Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв гадаад үгийг зөв бичих. Тухайн хэл нь бусад хэлнээс орж ирсэн үгийг гадаад үг гэж нэрлэн тухайлбал бол шатар, музей, систем гэх мэтчихэн бидний өдөр тутмын амьдралд бол аль хэдийн хэвшүүл болсон өгнөд байдаг. Тэгээд дээрийг зөв бичих дараах дүрмүүд байна. Тогтоогоод аваарай. Нэг үг нь хэд хэдэн өөр гişгт байвал аль үргэлтний гişг зохицуулан залгуур залгана. Тухайлбал парламентаар километрийн энд тод гараар тэмдэглэсэн үгс нь өргөлтөө илгэж байгаа гişг байна. За орос хэлний уу гişгийг монгол хэлний уу гişгтэй адилхан нэм гişг тооцож залгуур залгана. Тухайлбал бол группийн клубээс. Хаусгэр төгсөн эр үг нь эм үгийн и залгана. Маркийг, фабрикийн гэх мэтчлэн. Гадаад үг нь ямар нэгэн эр гişг байхгүй бол эм үгийн залгуур залгана. Тухайлах юм бол химийн менежерийг. Үгийн эцсийн гişг өргөлтөө байвал хасаж болохгүй. Жишээлх юм бол Платогоор киноноос. Хоёр үгнээс бүтсэн гадаад үгний сүүлчийн үеийн гişг зохицуулан залгуур залгана. Агротехникээс амперметрээр гэх мэтчлэн. Дүрмээ тогтоогоод авсан болвол дараах холбоосоор орж мэдлэгээ шалгаарай. Танд амжилт хүсье.